Ирж ива цагаа гэж хүн малын нуруу тэнийжээ. Шин ногооны нялх соёо нөмөр нөөлөг бараад нь цух үйж, малчны хотноос шинэхэн төлийн дуу цангинаж, ангир уураг тавг дүүрч, шин сүү сайл сав дүүрэн бэлхах цаг иржээ. Төл сайл шинээрээ байгаа энэ үед Монгол малчныхаар ороод гарахад ширээн дээрх уураг ирэхгүй л арааны шүлс асгаруулна. Энэ бол нүүдэлчдийн амьдралд зөвхөн хавартаан тохиож амталж болох тансаг эдэний нэгэн билээ. За би танарт одоо ингэж хаврын хамгийн анхны цагаан эдээ болох уурга бүсгэж үзүүлэх чинь. За эхлээд энэ уурга нэг 60-70% нь уурга үнэний жинхэнэ цэвэр энэ гал уурга хийн. Гал уурга гэдэг нь одоо ингэж үнээ дөнгөж тоглонгууд ингэж саагаад гарч байгаа тэр өтгөн уурга нь байхгүй. Тэгээд тэр өтгөн уурган дээрээ жоохон шингэн сүү хийгээд тэгэл энийг тогоон дотроо хийгээл ингээл бүсгэнэ. Энэ нь бол одоо ингэ хаврын хүмүүсийн ядаргаа тайлна. Тэгээ эрүүл мэндэд их тустай хамгийн сайхан цэвэр бүтээгдэхүүн байхгүй юу? Чихэр амдагддаг нь одоо хүмүүсийн нөгөө юунаас болно л доо идэх гэж байгаа хүмүүс нь чихэртэй хийж болно, чихэргүүч хийж болно. Гэхдээ цэврээр нь идэг гэвэл ингэ чихэр хийхгүй дэн зүгээр сайхан амттай болгоё гэвэл чихэр хийгээд идэнэ. Тэгээ одоо бид нэр цэврээр нь идэхэд бол одоо ингээл оргоор ингээл цэврээр нь хийчлээ. Уурга хийгээл энэ одоо ингээл нэг 20-30 минут л буслаа л тэгэл бэлэн болно. Угтаан ангир уурга нь нялх төл малт хэрэгтэй бүхий л шимт бодисыг агуулсан. Нин тэжээллэг түүний дархлааг бүрдүүлэхэд онцгой ач тустай байглаас заяасан эдээ билээ. Уургийг боловсруулан хүнсэнд хэрэглэх арга нь тун энгийн. Би бол тэр анх тэр үнээг тэгж дөнгөж тугуулсанд орно saaj мэддэггүй л дээ. Ер нь тэгэл тавиад өгчдөг. Тэгээ манай адам ээж бол дөнгөж үнээгээ саангуут саасанд орно дөнгөж үнээ дүлээл тугал гарлаа. Тэгэнгүүт очиод тушаал үнээгээ дэлингийн угаагаал сайхан гал уурга саагаад авчна. Тэгэл гал уурга сааж аваад сайхан шүүгээл хадгална. Эсвэл тэр чи одоо тэгээ гал уурга гэдэг чи одоо ганцхан удаа яг туглангуут л гардаг. Тэгээд тэрнээс хойш нь бол гал уурга биш. Тий. Тий хилгээ уурга гэл тэгээд шингэрээд явчихдаг байхгүй юу? Тий сүүн тал руугаа болчихно гэсэн үг байхгүй юу? Уурга ингээд яхаар тийм хатуу ирзэн шиг болдог. Тэгээ ирзэн шиг болохгүй гоё зөөлхөн болгохын тулд ингээд сүүгээр шингэлдэг байхгүй юу? Тий. Тэгж юм гоё зөөлөн болгохын тулд сүүгээр шингэлнэ. За энийг ингээд 30 минут болохын хооронд нь цөмөөрөө сайхан цагаан төмөстэй өрөм ицгэнэ. Хангай хөвсгөлийнхэн бол цагаан төмөстэй өрмийг айл бүхэн хийдэг. Цагаан төмөс гэдэг нь тод улаан цэцэгтэй, булцуун цагаан өнгөтэй, чулуурхаг хатуу газар ургадаг урмал. Одоо гасна гэдэг ийм нэг талдаа гიშгдэг ийм дөрөөтэй. Тэгээ ийм урт тийм төмөр иштэй тийм байдаг байхгүй. Тэгэл тэргээр нэг нэгээр ингээл гიშгээл сэндэлж гаргаж ирэл. Тэгээ одоо сүүлийн үеийн хүмүүс одоо энэ мөнгө төгрөгөндөө ч байдаг юм уу тэрнээс болоод ягаач гэрт нэг улаан цэцэгтэй байхад нь ухаад тэгэд энэ цагаан төмсдгийг бас яагаад байгаа байхгүй юу? Ховордуулаад байгаа байхгүй юу? Тэрэнд бас би харамсаж идэгин. Тэр одоо ингээд нэг ясандаа ингээд үрийн унахаас өмнө ухчихж байгаа байхгүй тэр чинь. Тэгээ үрийн унахаас өмнө ухчихаар чинь тэр цагаан төмс чинь дахиад урахгүй л гэсэн үг байхгүй юу? Ховордно гэсэн үг. Тэгээ одоо хүмүүстэй уриалахад одоо бити тэгээсээ улаан цэцэгтэй байхад нь бити ухаасаа ер нь ургамлыг тэгээд иш үндэснээс нь ингэж дөнгөж булцуулж байгаа үед нь тэр ухахад одоо айгүй хор нөлөөтэй байхгүй. Тэгээ бити тэгж байгаасаа л гэж уриалмаар байна. Одоо энэ ч бол 9 сар 10 сарын үед л 10 сард л түүхт одоо янзын гоё яг л төвдөг үе нь байхгүй. Тэгэл авчирал сайхан шороо моргийн цэвэрлэл тэгэл сүгөө өрмөө хөшөөж гаргачаад хэсэг байж байгаа л өнжөөт ч юм уу тэгэл оройн ингээд юу яачин цагаан төмсөө цэвэрлж хийгээл тэгэл хэсэг буслаж байгаа л гаргаал тэгээ хонуулаад маргааш нийтнэ. Хөөрүүлчихнэ сүгэ хөөрүүлээ загсаачна. Тэгээ загсаасныхаа дараа дахиад нөгөөхөө гал дээр тавиад төмсөө сайхан цэвэрлж хийгээл тэгээ дахиад 2-3 буслаж байгаа л тэгэл гаргаал өрмөө буцаагаад тавьчин тэгэл хонуулаад маргааш нийтнэ. Намар түүнийг хурааж аваад газарт шороогоор хучаад хөлдөөчих бөгөөд цаг уярхаар гаргаж аваад ийхүү өрмтэй хамт хэрэглэнэ. Уяг амттай эдээ болохоос гадна элдэв биеийн хорыг гадагшин зайлуулах чанартай. Гэхдээ одоо энийг ингээд шороотой, нойтын шороотой газар булчдгийг. Нүг жижиг нөх ухаал.
Тэгэхгүй бол эн чинь ингээд ил байх юм бол хатаад хорж байгаа шав шар болчихдээ. Ингээд гоё ийм шинээр байлгахын тулд нойтын шороотой газар нойтын шороон дотор ингээд холио тутгаад нойтын шороотой тэгэл болчдөг. Хөлтөждөг юм. Үгүй. Тэгэл эргүүлэл нэг хавар болохоор чи нөгөөхөө шороотой ингээд ухаал гаргаад ирнэ. Одоо бид нар чи ингээд байглаасаа түүж авж байгаа ургамлыг ингээд малынхаа цагаан эдэтэй холиол ингээд ер нь тэгээд цэвэр бүтээгдэхүүн идэж байна. Эрүүл мэндэд сайн тэгээд нэг талаар эрүүл мэндэд сайн нөгөө талаар ингээд гоё цэвэр хоол хүнс идэж байгаа байхгүй. Ажиглаад байхад монголчуудын хавартаан хэрэглэх эдээ ундааны зүйлс нь ходоод гэдэс бие махбодыг цэвэршүүлэх тамир тэнхэг сэргээх чанартай харагдана. За Монголын үндэсний олон нийтийн телевизийн Монгол өв соёл нэвтрүүлгийн үзэгч та бүхнийгээ өөрийн бүсгсэн гал уургаараа дайлъя. Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 толгой багийн аймгийн авраг сайлчин Дулуун Сүрэн, Ирсэн зочдон уургаар дайлах цуур, Эрдэнэбулган сумын Бөөрөлж багийн малчин аймгийн авраг сайлчин Оюун Бэлэг арай өөр ажил хийж байна. Хавар малаа төлөвлөхийн хажуугаар өвгдөөс өвлөж сурсан Шимийн архиан нэрж байгаа юм. Үнэгээ сагаад хөөрүүлж өрмийн авж агаад айрагтай хийгээд тоогоогоо нэрнэ. Нэг талдаа нэг энэ нь болохоор өтгөн сүүний айраг гэнэ. Тэгээд сүүгээ үнэгээ саачаад сүүгээ машиндаад цэцгийн мүцгийг гаргаад тэр нь тусдаа дахиад нэг айраг дахиж исгэж байгаа тэр нь шингэн сүүний айраг гэж явдаг. Эснийг нь одоо бүлэлтээр айргаа дулаална, дааруулахгүй байлгана. Тэгээ бүлэлт сайн хийн, тэгээ сүүгээ хүүтэн хийж болохгүй халаана. Халуун бүл их халуун хийвэл бас энэ айрыг нь эргээд яахгүй эсэхгүй муудна. Тийм учраас халуун хүүтийн тааруулаад тэгээд исээд энэ ингээд шаагаа дуграад ингээд гой үнэртээд гой болж ирнэ. Тэгэнгүүт эсэлт боллоо гэж нэрнэ. Энэ хуйндаа дундхан байсан чинь ингээд хөөрөөд ингээд ирэмхтэйгээ цацуулаад ингээд хөөрөөд исээд болоод ирнэ. Тий, айраг нь. Тэгээд тэгж эсэлт сайтай бол архин сангар амттай. Модон саунд манай өвдөд анханасаа л ерөөсөө модон саунд цагаан эдээг хийж борлуулж анханасаа бидний заас сургаж өгсөн. Тэгэл би одоо өвдөдснийхээ уламжлаар л модон үеинтэй хайрыг хармаа хийх дуртай ер нь болцсон. Пяур савных болохоор эсэлт муутай идэг. Ноён өстө 20 30 жил болж байгаа энэ хоёр. Өөр өвдөдсэн маань хөвшөө аав ээж маань хэрэгжилжсэн гуйн сав ингээл одоо энийг арчлал ингэж хэмгэлчихгүй шүү тэгэл хэрэглээл энэ явдаа. Муудад ирэхээр яг гуйн савны дороосоо модон үеийн өмхөрч унд юм л модон үүрч тэгэж мууддаг тэгэхэр сойлно. Ихэж шинээр хийлгэн гуйн сав пяур савнд хийхгүй ер нь л бодон савтал их дуртай. Манай хөвшөө аав ээж найраг цагааг эдээгэр нь цэвэрлж ямбаа хий сур асгаж цутгахгүй цагаан эдийн дээрийг ишгэж болохгүй сав суулгаа сайхан цэвэрлж ямбаа хэрэгс сурчээ гэж заа зөвлөж өгсөн. Гүн айраг марикстэс гэж үзээгүй би энэ одоо өхрийнхээ сүгэл өрөөсө хөрөнгөө өрдөө тасалдгүй ингээл байнгын сүмүнхийн хөрөнгөтэйг сүү баг байсан ч л литр сүүчэр тусаагаал яхад өхүүлэхгүй л байж байвал тэгэл байгаа л энэ хөрөнгөл байхгүй болчихвол тэгэл айргийн хөрөнгө гарах арга ухаанаа мэдэхгүй шүү дээ. Бүрхээрээ тавиад одоо нэг тосгоороо зүгээд энэ мод ингэж юунд хийж байгаа гэвэл яг энээсээ мултраад унах болгоомжч. Одоо мултарчвал одоо дотор харих нь айраг руу орчихно. Одоо ингэж жалавч гэдэг. Жалавчаа тавиад бүрхээрийн ороолт нэг тий өөр машиндаа л ингэж ороож өгнө. Уурыг гаргахгүй. Уурын нүгээр гарвал харихны амт бас жаахан өөрчлөлтөй гарна. Ингэж боож өгöd. Бүрхээрийг манайх модон үеийнтэй бүрхээртэй. Тэгээ яг нүүдэлтэй бүрхээрээ жаахан ачаа мачаанд байгаад. Эндээ ингээд өвлийнхэн дүн төмөр бүрхээр ашиглажтэй. Ялгаа төмөр. А энэ бүрхээрний ялгаа байгаа. Төмөр бүрхээрийн арх
бас жаахан нэгэд гал малаа тааруулахгүй бол ус мусаа хитрхи халаагаад буцалгал архин жаахан бас өөрчлөлтөй гарна. Модон бүрхээр нь болохоор ер нь гайгүй дээ. Модны амт, архинд нь модны амт орно. Их айхтар гал үрдүүл бас айраг нь их буцалчвал архин хүчтэй гашуун болно. Айрга их дүүрэн хийвэл бас галын их төлвөл өөдөө өргөд энэ архинда айраг нь орчин. Айраг нь буцлаад тэгээд цагаа болоод гарангуут нь уудалж хөргөж яагаад сүүгээр ээдүүлнэ. Цагаа руугаа сүүгээ хийгээд түүхий сүүгээр ээдүүлнэ гэвэл энийгээ гаргахгүй. Энэ дээр нь халуун байлгаж яагаад түүхий нөгөө хөөрүүлж мөрүүлээгүй ийм түүхий сүүгээ хийгээд тэгээд нөгөөдхөө хутгаад ингээд буцалгана. Энэ тоогоотойгоо буцлахгүй бол нөгөө түүхий сүү хийчихэр бор яахгүй шүүрэхгүй шарсуу гарахгүй. Тэгээд түүхий сүүгээр ээдүүлээд буцалгаа тэгээд шүүгээ шахаа тийм арт гаргана. Одоо энийг бүлээтгэл нэгч яахтар халаахгүй, нэгч бүлгэр болохгүй. Тэгээд дунд зэрэг нэг хуруугаа дүрж үзэл одоо болчихъя гэдэг тэр уудлал тэгэл архи авчихна. Тэгээд нэг литр өрхтэй үтэл архи гарна да. Нэг халаахад. Малаан дагаж малчин, малчнаан дагаж нүүдэлчин өв соёл нь үлдэн хоцорчээ. Хурдхан шалуухан одоо болгыг ивэл галаа өрдөж яхан хурдхан хийвэл одоо нэг цаг өрхтэй үетэй тэгэл халчихна. За одоо аажуу тавь одоо амтай архин гашуун болчихно гэвэл одоо зөөлөн галаар тэгэл нэгээ хийцэл энэ тэнд одоо өөрөө хима хийж явтрал тэгэл анда ер нь 2 цаг гарan болох хаа. Сүүнийхээ машиныг ичийг авахулж яагаад сүүгээ хийнэ. Тэгэхгүй бол одоо цэцгийг ялгарахгүй. Ялхунаны сүү шингэн байна. Хусран гэхээр тэр урд хэдэн зүйлсэн одоо яруу гэсэн. Тэрний сүү бол өтгөн байд. Тэгээ хусран үнэний сүү машин том цэцгийн нэг ариун гарна. Цагаан эдэний ариун ааруул болсон ариун үнэ. Хусран үнэ сүү нөгөө өтгөн байгаа болно. Сайх тусам цагаан эд ариун гэж. Одоо энэ цэцгийг гарч байна. Цэцгийг нарийнхан гарах тусмын цэцгийн өтгөн ариун гарна. Машин сайн ялгана гэсэн. Эргэлтээр сайн хүчээ заахуулаад эргүүлнэ. Цэцгийг ингээд машиндаа нэг хөөрүүлнэ. Цэцгийг хөөрүүлээд яа хүнсэндээ хэрэгж болно. Харин дээрээ тавиад идэж болно. Эсвэл хөөрүүлээд нөгөөдхөө юу яа. Одоо маас болоод энэ цэцгийг ингээд хөөрүүлээд гаргаж хөргөж хонуулж яваад энэ 10 литр сүү цэцгийн байлаа гэхэд хөөрүүлээд гаргаад тавьчихсан. Тэгээ нэг хөрөөд энэ өсгөрөөд ирнэ. Тэгээ нэг 2 хоногийн дараа цохин цэцгийг яг нэг айрыг бүлж байгаа юм шиг бүлээд дүүрээр бүлээд тогоод ухаад тэгээд тэр нь маас болно. Тэгээ маасла аваад шартас болгож болно. Маас чигээр нь сурааж болно. Идэж ууж болно. Боловсруулсан матад. Тэгээд нөгөө маас гарсан үлдэгдэл юуг нь паахт гэдэг. Цэцгийн юуны маасын паахт гэдэг. Тэр паахтаараа аарууд хийж болно. Аарууд хийхгүй айрандаа хийчих болно. Тэ. Аарууд хийвэл айрандаа хийвэл шууд хийгээд үлчин. Аарууд хийвэл паахтаа цагааруугаа хийж байгаа. Өчигдөр хийж байгаа дахиж босгоно гэж ярьсан шүү дээ. Тэрүүнтэй адилхан нөгөө халуун тоон дээр байж байгаа паахтаа хийгээд босгоод хутгаад тэгээд шүүгээд тэгээд ялгаагүй шахаар нөгөө дөрөв таарууд наатнаа. Тэрийг паахтны аарууд гэж хэлдэг. Цөцгий цохих, ааруул эзгий бэлтгэх гээд сүс айлаанд даган эдлэл хэрэглэл, үг хэллэг нь малчтын хотонд үлдэн хоцорчээ. Харин эндээсэн холдвол дагаад л тэр бүхэн алга болох нь тун ойлгомжтой. Энэ үнэ төллөөд төл мал гарахад энэ ээзгээ гарна. Үнэгээ туулангууд дэлэнгийн угаагаа цэвэрлээд тэгээд уурга хөхөн дээр дэлэнгийн хөхийн шовтарж аваад дуглынхаа хоншоор туханд нь мялаадгийг уургаар нь эхлээд төл малаа гарангуут нь
Тэгээд тулаам ялааж өгөөд ургаар нь ихэлж мялааж өгөөд тэгээд орон хангаадаа өргөчөөд тэгээд саана. Уургийн саагаад нэг сааманда одоо тугалж байгаа өнөө бол нэг сааманда 1 литр үнэнээсээ шалтгаандаа сүйтэй сүүгүү гэдгээрээ яг сүйтэй өнөөгөр бодоод 1 литр харлаа гэхэд 3 өдөр саам сааж иж ийм уург болгоно. Ийм болгоно. Тэгээ энэ уургаа ингээд энэ одоо ингээд үнээс хахад энэ уург нь одоо өвтгөн шаргал өвтгөн гарна. Тэрийг ингээд өнөөдөр саалаа, маргааш саалаа гингээд 3 удаа саагаад 3 литр болно. Тэрийг ингээд савнд хийж чаад, тийм цагаан савнд хийж чаад дотор нь илсэн чигээр хийгээж хутгаад тэгээд тоонд ус хийж чаад нөгөөдгөө буу чигийн жам шиг ингээд жигэнч. Тэгэхээр энэ уург юм болоод ирнэ. За тэгээд ингэж болгочоод уурга идэж эргэлчээд дараа нь уург одоо дараа нь ийм бүтээтгүн гарна. Энийг одоо ээцгийг гин. Эхний усаар авсан архийг орхи, эцсийн усаар авсныг сувс гин. Арзаан дахин нэрвэл хорз, хорзоо нэрээд шарз, шарзаа нэрвэл борз болно. Ингэж архиа хэдий олон дахин нэрэх тусам архины амт чанар улам хатуу болно. Охийг одоо тоогоо нэрж аваад архиа аваад цагааруугаа хийгээд буцаагаад тосгороо зүүж аваад дахиад нэрээ. Шимийн архи нэрэх аргачлал нь Монгол нутагт түгээмэл адилхан харагдах боловч ялгаатай. Шимийн архийг битүү нэрэх, цоргоор нэрэх гэсэн 2 аргаар нэрдэг. Нэрж байгаа архи нь цоргоор дуслан гоожиж байвал цоргоор нэрэх арга юм. Оюун бэлгийн нэрж байгаа арга нь битүү нэрэх арга технологи юм. Нэг халаалтай архи гэдэг нь одоо нэг ох гэж яриад шүү дээ. Амттай ох гэдгийн дараа орно гэсэн үг. Нэг халаалсан архи 2 халаалсан архинаас арай чанартай амтаар 2 халаалтаа тааруулаад их халаахгүй ингээд зөөг тааруулаад авал бас амтан ч нэг тийм айхтар өөрчлөлт байхгүй. Тий. Халаалтаараа л болно. За ингээд халаагаад жалавчаа авахч байна. Жалавч гэж ярьдаг. Хороолтой эхлээд авчиад халуун учраас жиглээд авчна. Зя. Архингээ гаргаж За ингээд нэг халаалтай архи. Энийгээ тэгээд пявр саунд хийхгүй халуун имийг төмөр бетан байхгүй бол шилэнд ингээ халуун архи хийчихнэ. Манай хөгшчүүл халуун архи хийхдээ модон хуйнтай байдаг байсан намайг жоохон байхад. Тэгээ модон хуйны архи чихэрлэг байдаг. Амттай зөөлөн. Ингээ халуунаар энэ архиад таглахгүй бол амт нь гарчихна. Тий, халуун архиад таглаад ингээд бүтээж боож явах хэвээр. Амтын дотор нь гарахгүй тулд. За энийг тосгоор гэдэг. Тосгоор ингээд ороолтоо дотор нь хийгээд ингээд авчихна. За одоо ингээд бүрхээр авах та. Бүрхээр авахад ээрэм гэж гарна. Айргны архи хоёрын дундаас гарсан ээрэм. Энэ төмөр бүрхээр ингээд ээрэм айгу ховор байд юм а. Модон бүрхээрэнд бол айгу сайн. Ингээд наалдаад бүр ингээд айгу их автагдаад ингээд ээрэм авах цагаанд баг байсан болоод тэгж जैन. Тэгээд төмөр бүрхээр ингээд ээрэм баг гард тийм ээ лээ. Одоо энэ ээрмээ ингэж авч жагаад аав ээж хэмээ өвгийнхэн зөвлөж зааж сургасан ёсоор ээрмээ байгаа хүндээ хүртээж амсуулна. Ээрэм манай хөш аав ээж ингээд тоогоо нэрээд хүн байвал ээрэм амсаа гэд ингээд өгч идэг. Ирсэн халуун архиа амтын шалганаа гэвэл ингээд нөгөө нэг асж байгаа халуун дүүл галанда ингээд хийдэм байлээ. Ингэж хийхэр нөгөө архи нь амттай бол дүүл асаад ингэж юу гарна. Хөхтүүл гарна. Амт нь муу байвал тэгээд ингээд унтарна.
тэгж шалгадаг байсан. Архиныхаа амтлагааг энэ одоо хөгшчүүдийн хэрэгжилж бид тоостой одоо үлэмжилж үлдээсэн шар заанда цаана аваад мөнгө аяга аваад энэ манай хөгшийн хадам хөгшийн заан аяг хоёроо одоо би тэрийг айл орон болоход л манай ингэж уламжиж үлдэж ирсэн. Энийг аваад би цагаан эдийн үдс судалдаанд ороод амтлагаагаа хийгээрэй гэхэд манайхан ерөөсөө ингэж юмд оочлж байгаа юм шиг араасаа жагсч ирэл амтгаа окей гэл тэгэл гадны хүмүүс ирэл амталж идэл за тэдийг ав эдийг авъя гэл ингэж ерөөсөө асуудалгүй. Тэр хавар ингэж амтлагаа явж за энийг авъя гэл тэгэл ирдэг. За одоо энэ цагаагаа шингэн сүүгээрээ ээдүүлнэ гэвэл одоо шууд уудлал хөргөчнө. Өтгөн сүүгээрээ ээдүүлнэ гэвэл одоо энэ цагаа руугаа энэ өтгөн сүүгээ хийгээ буцалгаад ингээд дахиад ингээд сайн буслах. Буслахгүй бол нөгөө өтгөн сүү хийцэн учраас шалсууны ялгарч өгөхгүй. Наран твий минь нийлч, навчин ногооны минь шим. Дэргэд байгаа малын чин сүү, дэгдэж ургасан ногооны шим. Үнэ малын чин сүү, үр шими минь идээ юм. Буцаад ирэхэд булаг шиг, дайраад ирэхэд далай шиг. Өндөр ширээгэн өрөөд, өргөн сархад дан сүгнөөд, өглөө өвдөшгүй өгнөж, өдөр шөнөгүй сүгнөж байхын үлзийтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Хөвсгөл аймгийн Чанман өндөр сумын нутагт угийн эртний язгууртай Урянхай түмний нэгэн хэсэг өв соёл түүхэн хадгалан амьдарч байна. Эрт цагт тэдний өвөг дээдэс ан гөрөөгөөр амьдрал ахуйгаан залгуулж байсан нь одоо ч тэдний хоол хүнс нь хадгалагдсан үлджээ. 80 нас шүргэж байгаа цэцгээ гой бидэнд Урянхай түмний мэхээртэй шүлхийг аргаас танилцуулсан юм. Шүлний гол орцуулах мэхээрийг хаанаас авдаг тухайгаан ширлээ. Энэ хулган цуглаан ингээд бор хулган л гэдэг байхгүй. Тэгээд нэг ийм том бүр ингээд бүр том ийм шороонд болохоор 5-6 ийм уут бэлдсэн байдаг байхгүй одоо. Хоолныгаа сав бэлдэж ийн гэсэн хүнснийгээ сав. Тэгээд тэрэн дотроос нэгийг л авна. Олныг авах юм бол бүгдийг нэтер авах юм бол тэр чинь бүгдээрээ туурж өгнө үсттэй. Тэгээд нэг юу яан тэрэн дотроо яг юу ягаад хоолыг авч байгаа юм чинь бид нар нэг яг улаан буудаа ч юм уу цагаан будаа ч юм уу нэг тийм хүнд нь хийж тэгж домнож тэгж авдаг. Бор хулгана гэдэг нэг бас байдаг байхгүй. Ингээд өлөн дотор ийм жижигхэн довонд ийм атаг ийм хийцэн аяг ийм хийцэн тэрийг би өрөөс авдаггүй. Тэр чинь жоохон юм хараадаг байхгүй. Цагаан хулгана гэдэг чинь их том. Тэгээ бид нар чинь нэг гарын мэдрэмж чихний сонсголоор тэр чинь ингээд нүдэж яаж авна л да. Тэгээд өстө ийм тухай ийм зузаа юм чинь цоолж авна. Тэр чинь юуг нь өрхийг олж нүдэжэхгүй тэр чинь цоорох гадраа. Тэгэж аван тэгэл нэг цагаан хулганы тийм нэг уутнаас авах чинь нэг 25-ын уутны дундуур мундуур барагаас хайн том уут бол 25-ын уутаар тэгж гардаг байхгүй. Тэр үе дээр гисгэж хөлдөөж гадаал ингээл шороотоор ингэж хатаадаг байсан. Тэр ягаад гисгэгээл хөлдөөгөл идэг байсан гэхэд энэ чинь хөлдөх тусмаа чинь амт орох нь гоё амт ордог. Тэг газар хөлдөх тусмаа энэ чинь амт ордог гэж. Тэгэхээр бид нар чинь амт орохоос өмнө автсан байдаг байхгүй тэр чинь. Эртээ хураацсан юм чинь амт ороогүй. Тэр хулган чинь эрт хураачдаг. Цөөхөнд бараг нэгээр нь зөөдөг л халдаа өрхийдэг шүнжин зөөд юм уу тэгээд тэр амт оруулахын тулд гадаа хяруунд нэг захиулаад нэг гисгээгээл ингэдэг байсан байхгүй. Тэгээ энийг сайхан цэвэрлж аваад авчаад тэгээд нэг өвлингээ хүнсэнд хэрэглэн одоо намар яасан юм ингээл үлжин хэрэглээл үлдэгдэл одоо ийм л болчихж байгаа юм чинь 50-аар ингээ хөгсчүүлбэл би сонирхолж өгдөө хөрхий. Мэхээртэй шүлний орц жоронд нууц гэхээр зүйл байхгүй. Гол жорн өөхтэй махнаас гадна мэхээрээ маш удаан буцалгаж шөлөө ширгээхэд оршино. Энгийн атлан, шим тэжээл, эрдэс витаминаар баялаг байгалийн хүнс юм. За энэ дунд гарын шаазан ийм шаазангаар нэг 2-3 мэхээр хийлээ гэж бодъё л да. 20 литр усанд. Тэгээ 20 литр усыг 15-ын ширгээнэ гэсэн үг. Тэгээ 5 литр болгоно гэсэн үг. Тэгжээж энэ мэхээр болно. Тэгэхгүй бол дутуу болно шүү дээ шүл гарахгүй. Аль болохоор өөхтэй маха. Сайн. Адууны бүр аль болохоор өөхтэй тий алга мах энтрүүл их гоё. Одоо ч адууны мах жаахан хуршинг маягтай болцсон байгаа. Тэгээ байга энэ өхрийн мах хард ийсэн. Тэгээд аль болохоор тийм юу мах зүгээр.
бараа мохондийнх нь бол аргаад идэг. Тэгээ юу чин мэхэр чин өөрөө ийм дотор ходоод модоод дотор өвдөх хүүхдийн нэг гэдсүүд нь гүйлгэж мөйлгөх одоо тийм юм айгуу сайн дотор их сайн байдаг. Ямахаа гэдэг нэг ийм хар толгойтой нэг ийм бууц газар ургадаг. Тэрнээсээ аавн тэрийгэ мөн ингэж шүл гаргана. Тэгээд юу яа тос олно. Ямахайн тос. Энэ мэхэрийн тос бас олно. Мэхэрийн тос бол гоё штэ болно. Та манай уран хачил байнгил одоо ийм ал хэрглэж ирсэн. Би өнөө өгчүүл дээрээс болохоор ийм л мэдэж өгч өгсөн болохоор тэгээд энэ дэх юу байт. Тэгээд юу гэд бас нэг одоо бид нар харамцаг гэдэг. Одоо болохоор цувдаа гэж яриад байна. Тэгээ бид нар болохоор харамцаг гэдэг. Тэр харамцгаараа жоохон цустай байхгүй дотор нь цус хийждэг. Нарийн гişүндэнд нь цус хийгээ тэр харамцаг одоо дотор 5 цул гэсэн үг шүү дээ. Тэгээд харамцганда юу хийдэг байхгүй бас. Жаахан гурлаар бантгнаад харамцгнаа шөлийг сайхан гаргаад гурлаар бантган жигаад ингээд аацтай тэрийг гүнцэг гэж хэрэглэдэг. Гүнцэг гэж нэрлэдэг. Тийм бас юу гэдэг манай ураахай хоол нэрийг. Мэхэртэй шөлөөр дайлж дуусаад цэцгээ гой бидэнд нутгийнхаа дууг дуулж сонирхууллаа. Ер нь энэ нутгаар суурших уран хажуудыг үүрийн уран хажууд, соёд уран хажууд хэмээн нэрлэдэг. Хээтэй мөнгөн бөгж хэмээх дууны хэсгээр энэ удаагийн Монгол өв соёл нэвтрүүлгэн өндөрлөж байна. Дараагийн дугаараар дуутай, бүжигтэй, биелгээтэй уулзахын ерөөл талбай. Хээтэй мөнгөн бөгж хэмээн Хэрэл битгий хаяри хилсэ хэдэ үгимэн хэндэч битгий хиллэри.